бэлгээрээ уулзж байгаадаа баяртай. За тэгээд өнөөдөр би бас өөртөө тохиолдсон зүйлээсээ ухаарсан, ойлгосон зүйлээ бас дахин хуваалцахыг хүсэж байна. За тэгээд өдийг наслахад хүн юу эсийг үзэх вэ тийм ээ. Тэгээд за би өнөөдөр юу хуваалцахыг хүсэж байна вэ гэхээр гэр бүл саллтын талаар хуваалцъя гэж бодлоо. Тэгээд би чинь манай аав ээж хоёр намайг нэлээд жоохон бахад ингээд салсан юм шиг байгаа. Би яг хэдэн настай байх салсныг нь би мэддэггүй. Намайг ямар ч байсан мэдээ ороход л аав маань байхгүйсэн. Тэгээд аав маань байдаггүй байсан. Тэгээд хүүхэд байхдаа яг эхэндээ нэг хайхтар аавыгаа гэж боддггүй байсан байхгүй юу. Тэгээд өсвөр насн дээр ирэхээр нөгөө нэг юу яажсэн. Аавыгаа айгүйх боддгийм лээ. Тэгээ нөгөө ангийн хүүхдүүд аав нэрэл ангийн хүүхдүүдийн аав нэрэл ч юм уу тэгэл манай аав гэдэг гэл мэдээж хүүхдүүдийн дунд яриа гарна штэ. Тэгэхээр чин зэрэг би бас яг аав гэдэг хүнийг яг боддог болсон байхгүй юу. За аав би одоо аавтай байсан бол аав маань яах байсан бол ч юм уу. Гэхдээ намайг би аав өссөн ч гэсэн намайг өвөө маань бол аавын хайраар бол ерөөсө дутаагаагүй яг л аав шиг минь байдаг байсан. Намайг маш их хайраар хайрладаг байсан. Гэхдээ хүн чинь бас л нөгөө нэг яалтчгүй нөгөө мах цусны тасархай болохоор нэг аавыгаа өгүүлээд идэм билээ. Тэгээд хүүхдүүд аав гэж ярина тэгэл аавыгаа юу яадаг өгүүлдэг. Тэгээд нэг удаа яагаад ч юм надад тэгж бодогдчихсэн байхгүй юу. Би байгаагүй бол аав ээж хоёр баг салахгүй байсан баха гэж би нэг тэгж бодож ирсэн. Тэгээд яагаад чухам тэгж бодсныгоо би одоо сайн мэдэхгүй байна. Тэгэл аав ээж хоёрын салалт надаас л боллоо аав ээж хоёр надаас бол саллаа гэлч юм уу. Тэгээд нэг удаа яагаад ч юм яг би гэртээ ганцаараа байсан байхгүй юу. Тэгээд одоо өсвөр наснд байсан болохоор их л хямарсан л юм шиг байгаа. За ерөөсөө л би өгчих юм бол аав ээж хоёр эргээд нийлчих юм шиг санагдаад. Тэгээд нийлчих юм шиг санагдаад өөрийгөө нөгөө алах гэж ингэж үтсэн. Яг энэ лугаа хутга ингэж дүрээд ингэсэн чи амар өвдөд тэгэд би ингэ болж исэн байхгүй яг өвдөлтөөс нь болоод болж исэн. Тэгээ нэг удаа аав маань ирсэн байхгүй юу. Ирээд тэгээд тэгсэн чи яа ч би аавгаа ингээ харахад надад айгүй хэцүү санагдаад байсан. Би ерөөсөө тэр хүнийг харахад надад нэг тийм гоё сэтгэл ерөөсөө яагаад ч юм төрөхгүй би тэр хүнээс нэг айгаад байгаа юм шиг. Тийм байгаад байдаг байсан. Тэгээ миний нэг хөлийн хүмүүс ингээд нөгөө нэг махрууга шигдэж орчоод ингээ амар идээлээд идэг байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг тэр үед ингээд нөгөө хөл рүү ингээд тэр хүмүүс шигдэж орчоо идээлцэндээ би уйлаад тэгжсэн чинь яг тэр үед нөгөө аав ирээ тэгээд миний хөлийн хурууг ингээд нөгөө сороод яг эдийг ингээд авч өгчээсэн байхгүй. Тэрнээс хойш миний хөлийн хуруу нөгөө эдэлхээ болж исэн. Би тэрийг айгуу сайн сандаг. Тэгээд ер нь тэрнээс хойш аав маань гэртээ ирээгүй. Манад ирээгүй. Тэгээд инээдтэй аав ирээд ингээ хонцоод маргааш өглөө ингээд яасан чи өглөө ингээ цай аваад байгаа байхгүй. Тэгээ ингээ ширээний ингээ наан цаана ингээ тутгаар суудсан. Тэгээ аав намайг ингээ харах гэсэн чи би ингээ халуун савны ингээ цаагаар орчоод ингээ нуугдаад ингээ инээдтэй би яг тэрийг ингээ бодохоор инээ төрөд идэгин. Яагаад би тэгээд исэн юм бол доо гэдэг. Бодвол бишүрхсэн л хальтаа хүүхдээсэн болохоор бишүрхээ ерөөсөө бараг харж байгааг болохоор яаж харцхаа мэдэхгүй тэгжсэн байх гэж би боддог. За тэгээд туд удалгүй байж исэн манай нөө үеэл надтай ч зүүн охин байдаг байсан байхгүй. Тэгээд хоёулаа чи юу нэ аавыгаа хайгаач гэд. Тэгээд хаана байдгийг нь одоо сайн мэдэхгүй. Тэгээд нэг ундааны цэгт ажилладаг гэл. Тэгсэн чинь яг манай байрны хажууд ер нь ойрхон л байдаг гэсэн юм билээ л дээ. Тэгээд бид хоёр хайж аваад хоёулаа аавын нөгөө ажилдаг тэр юун дээр очивоо. Ундааны цэгт тэр. Тэгсэн чинь инкватортай уулзъя гэл. Тэгэл хэлсэн. Тэгсэн чинь нэх юм өндөр юм солир хүн ингээл гараад ирсэн.
Йоосон гэл тэгсэн чи хоёлаагаад биш өөр хүн гэд тэгсэн чи харин араас нь манай аав гарч ирээ. Тэгээ хүү миний охин юу гэж яваа энэ гэл. Тэгээ би болохоор юм ярьж чадахгүй байгаа хгүй юу. Юу ярихаа мэдэхгүй тулгамдаа л ингээл тэгээд тэгжсэн. Тэгээд бүр анх яг би яаж аавыгаа харж исэн гэхээр манайх нөгөө Чингэлтэд нүүж очоод ингээд байж исэн чинь юу яаж байгаа байхгүй юу. Чингэлтэд нөгөө нэг тийм байдаг байсан. Тэгээд нөгөө нэг тэгсэн чинь манай тэнд нэг дэлгүүрт ингээд нөгөө нэг юу яадаг. Манайхаас доош одоо сургуулийн бодол манайхаас доош 2 буудлын доор ингээд нөгөө нэг дэлгүүрт ингээд лангуу ажиллаулдаг. Одоо сөүлд суусан их нартайгаа лангуу ажиллаулдаг. Тэгсэн нэг хүүтэй болцсон ингээд байсан. Тэгээд очиод уулзсан чи аав намайг үнсч юмсэл ингээд тэгээд тэгжсэн юм аа. Анх биш юм байна. Тэр нөгөө нэг манад нэг ирээд явснаас хойш ч үлээ дээ. Тэгээд нэг уулзж исэн санаад ах юм. Тэгээд тэгж би аавыгаа харж илаа. Тэгээд жоох эвгүй санагдаад байдаг байсан. За тэгээд ерөн сүлд тэр нэг юунд уулзснаас хойш ер нь уулзаагүй байхгүй юу? Одоо тэр ундааны цэгт уулзснаас хойш ерөөсөө уулзаагүй. За тэгээд би төрчөөд том хүүгээ төрүүлчээд хүү маань нэг нас мас гарантай ч байлоо да. Тэгээд би ажил хайж яваад тэгс яг тэр үед чинь нөгөө нэг KFC биш ямар үлээ нэг тийм дахианы л газар байсан юм аа. KFC биш байгаа да. KFC юм болов. Тэнд нэг ажилтан аавна гэж нэгээд ингэж яваад орсон чинь тэрний нөгөө нэг манаач л байсан баг та. Тэр офисыг л мандаг байсан баг. Орсон чиг аав байжсэн баггүй. Би аавгаа таниад байсан. Тэгсэн чи аав маань намайг танихгүйсэн. Тэгээ би яг тэр нөө ярилцлага өгнөд ярилцлаганаасаа жоохон хоцорсон байсан. Тэгээд жоохон яарад тэгээд очоод яг аавтайгаа ярилцаж чадаагүй. Тэгээд тэрний ярилцлага маршлаг өгчөд гараад ирсэн чи аав маань байхгүй болчихсон юм. За тэгээд би юусоо огт аавгаа хараагүй. Аавыгаа ч уулзаж чадаагүй. За тэгээд одоогоос нэг 2 жилийн өмнө байна уу та. Би манай нөгөө үеэл надтай ч зүүгээл над руу нэг зураг явуулсан. Энэ танаа аав мөн үү гэд. Тэгээ ингээ харсан чинь яг л мөн л ах шүү. Тэгээ хөгшөрсөн учраас би сайн яахгүй мөн л ах шиг байх юм ах ингээ. Тэгээ над руу энэ Facebook хаяг маань гэд над руу ингээ Facebook хаяг маань явуулаад тэгээ би ороод би чат хийсэн байхгүй. Тэгээ би ингээд одоо 20 гаруй жил ингээд аавгаа хайж байна. Тэгээд аавгаа хайж байна. Таныг одоо хэн гэдэг вэ гэд би ингээд чат хийлээ. За тэгээ байжсэн чинь нэг хоногийн дараа ч үлээ дээ. Над руу чат ирж байна. Тэгээд за аавыгаа хайж байгаа охин гэж ойлголоо гэж шууд гисэн. Тэгээд би болохоор нэг хүнийг гэсэн баггүй. Нэг хүнийг би 20 гаруй жил ингээ хайж явна. Тэгсэн чинь за аавыгаа хайж байгаа охин гэж ойлголоо. Тэгээд өөрийнхөө аав нэрмэр ингээд бүгднийг ингээ хэлээд тэг би чиний хайж байгаа хүн мөн байна. Тэг намайг Facebook-ээс минь хараад яг таньсан баг. За ингээд би аавтайгаа холбогдлоо. За аавтайгаа холбогдоод тэгээ нэг хэсэг их баярлсан. Би ч уйлсан. Аавгаа олчлоо гэд уйлаад баярлаад бүр тэгэл аавтайгаа нилээд их чатаар харилцаад тэгэл одоо хүүхэд байхдаа мэдрээгүй яг тэр бүх зүйлээ мэдрэмээр санагдаад тэгээд аав руу чат хийсэн баггүй. Тэгээд би танд тэрврүүлж өмсүүлэхийг хүсдэг гээл те. Тэгээл тантай сууж би зөндөө их юм ярмаар байна. Гэт яг сэтгэлээ ингээд илчлээд аавтайгаа чат утсан. Яг тэр үе ингээд амар гоё эсэл та. Уучлаарай сэтгэлээ байж чадахгүй уйлчлаа. Ингээд ярьсан чи яг тухайн үед ингээд мэдрэгцэн яг сэтгэл маань мэдрэгдээд ингээд жоох уйлчлаа. Уучлаарай. Тэгээд
аавтайгаа одоо ч ингээд чатаар харилцаатай байгаа. Тэгээд мэдгүй юм хясдаг ч юм уу, яадаг ч юм. Тэгээд яг ингээ уулзъя гэхээр болохгүй байх юм. Тэгж жагаад ямар ч гэсэн нэг уулзах байх гэж би бодож байна. Тэгээ аав маань бас жоохон сая нэг хэсэг би энэ тааруу эмлэг твтэл тэгэл нөгөө юу яасан. Юу лээ? Цус харавцсан гэж тэгжсэн байхгүй юу? Тэгээд эмлэг твтээд ингээд гарлаа гэдэг. Тэгсэн би нөгөө нурууны хаалгаанд ороод эмлэгт байж хат бас аав маань бас эмлэгтэйсэн байлээ. Сүүлд ингээд хоёулаа нөгөө ярилцаад чатаар харилцаад байж хата. Тэгээд хоёулаа яг эмлэгт байж таарсан байлээ. За тэгээд би ч одоо ямар ч байсан аавыгаа олчихсон хаана байгааг нь ямар ч байсан Улаанбаатарт байгаа. Тэгээд гэрийн хаяг маягийн бол би асуугаагүй. Хаана байдгийг ч асуугаагүй. Ямар ч байсан уулзнаа гэд хоёулаа л уулзъя гэдэл те. Би бинтэйгээ уулзъя, охинтойгоо уулзъя гэд ингээд. Тэгээ хүн тухайн үедээ би одоо аавыгаа байхгүй байх үед ч юм уу би айгу үзэн яддаг гэх юм уу амар гомддог байсан байхгүй юу. Таастай бараг муухай те намаа хаяа явцсан. Би тийм муухай хүүхэд юм уу? Тэ намаа ингээ хаяа явцдаг. Би тийм муухай хүүхэд байсан юм уу гэл те. Аавынхаа хайрыг татаж чадаагүй азгүй охин гэл ч юм уу би өөрийгөө маш их буруутгадаг байсан. Тэгээд өөртөө би тэгдэг байсахгүй юу? Чи азгүй штэ сараа аав нь хүртэл хаяа явцсан. Чи аавда хайрлуулдаг чадаагүй азгүй охин гэл те. Би яг тухай тэгдэг байсан. Жоохон цаг хугацаа өнгөрөө томорхон ирэхээр за тийм ер нь аав ч хоёрт ямар асуудал байсан болоод энэ хоёр бас салсан юм бол ямар нэг асуудал байсан учраас салсан байж таараа гэж бодоод тэгээ бас жоохон аавыгаа уучлах сэтгэл төрөөд одоо ер нь бол яг аавыгаа олдог тэр үеэр бол аавыгаа би уучлсан юм. Би аавдаа хэлжсэн байхгүй. Аав би таныг ингээ уучлсан шүү тий. Би өмнө танд бол гомддог байсан. Гэхдээ одоо бол би гомдохгүй байна. Би таныг уучлсан гэд би тэгж аавтайгаа нөгөө чатаар харилцаж байхдаа тэгж хэлж ирсэн. Тэгээ аав маань болохоор өөрийгөө айгүйх буруутгаад яваад идэх юм билээ л дээ. Тэгээд уучлаарай. Тэ ээж та хоёрыг ч юм би маш их буруутай гэл ч юм уу. Тэгээд би одоо өнгөрсөн юмд одоо тэ бүх юм ард үлдсэн өнгөрсөн юмд харамсаад одоо яах вэ? Одоо ирээдүгөө харж амьдрий гэл тэ. Тэгээд аавтайгаа ингэж ярилцаад явж байна. Тэгээд магадгүй аавтайгаа уулзах мөч гарвал бичлэг болгож үлдээнэ тий бас та нартайгаа хуваалцснаа яг ямар байх нь уу. Тэгээд би болохоор ингэ бодохоор аавгаа хараад би шууд уйлах болов гэж би бодсон. Тэгээд одоо зүгээр ярихын төдийд ингээд сэтгэл хөдлөөд уйлаад ингэж байгаа юм чинь уулзах юм бол нэлээ уйлах байх гэж би бодсон л доо. Тэгээд би аавгаа олчод би айгүй хөлсөн байхгүй юу. Ямар гоё юм бэ те. Би энэ олон жил ингээ хайсан аавгаа би ингээд олчлоо гэд би уйлаад ингээд баярлаад уйлж байгаа байхгүй юу. Тэгээ уйлсан. Тэгээд аавд би бас хэлсэн л те. Би таныг оллоо гэд би зөндөө уйлсан гэд. Тэгээ аавтайгаа би нэлээ олон юм ярьсан. Тэгээд нэг өдөр уулзах баха гэж би бодож байна. Тэгээд за ямар ч байсан энэ зүйлээрээ би бас юу ойлгуулах хүсэж байна вэ гэхээр гэр бүл салалт хүүхдүүдэд яг ингэж нөлөөлдөг. Тэ өсвөр насч бай. Одоо үеийн хүүхдүүд бол маш мэдрэг болсон шүү дээ. Өсвөр насч бай, бага насч бай, насанд хүрсэнч бай, тэ. Яг хүүхдүүдийн сэтгэл зүйд ингэж нөлөөлдөг. Өөртөө буруутгадаг. Би л буруутай юм байна. Тэ одоо аав ээж хоёр тэ зарим одоо тохиолдолд ингээл нөгөө санхүү мөнгнөөс хүүхдүүдийн хичээл номны санхүү мөнгө гэл ингээд асуудлууд гарна шүү дээ. Тиймэрхүү юмнаас мэдээж янз бүрийн асуудлаас болж маргалж байгаа. Тэгэл тэр дунд нь яг өөрийгөө оруулаад тэ хүүхдийн оролцоо байхгүйсэн ч бараг л энэ асуудлаас болоод ингээд тэ надаас болоод яалаа гэдэг ингээд хүүхдүүд өөртөө буруутгаж эхэлдэг. Тэ тэгээ яг над чиг бас өөрийгөө алъя гэж тэ ингэж бүр зориг гаргаад тэ өөрийнхөө амийг игүүтгсэн ч удаа байгаа бах. Тэгээ тийм болохоор
гэр бүл төлөвлөлт маш чухал. Одоо гэр бүл төлөвлөөгүй байгаа тэ хүмүүс байгаа бол гэр бүлээ маш сайн төлөвлөөрөө. За тэгээд манай зарим нэг эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүмүүстэй сэтгэлийн хит хөөрөлдөө автаад тэ дотн харилцаанд ороод ингэж ирэмсэн болдог. Тэгэл эцэггүй хүүхэд гэж гардаг. За зарим нь одоо эрэгтэй хүмүүс чинь бас нэг сэтгэл зүйн бэлтгэдэггүй байсан учраас хүүхдтэй болоо гэж сонсоод айгаад зүхтдаг ч гэдэг юм уу те. Яг иймэрхүү асуудлаас болж хүүхдүүд өнчирч хоцордог, ээжгүй өсдөг, аавгүй өсдөг те. Тэгээд ээжгүй өсгөж гэсэн яг л адилхан тийм мэдрэмжийг авна штэ. Аавгүй байхад ямар мэдрэмж мэдэрч гэнэ үү? Ээжгүй өсгөж гэсэн тийм мэдрэмж байгаа те. Тийм болохоор гэр бүл төлөвлөлт маш чухал. Хэрвээ үнэхээр эхнэр нөхөр хоорондоо таарахгүй байгаа бол салалт гэдэг бол хамгийн эцсийн үр дүн биш, хамгийн эцсийн арга хэмжээ биш гэдгийг бас сайн санаж байгаарэ. Тэгээд саллаа гэд асуудал дуусах юм уу? Тэ? Гэтэл саллаа гэхэд араас нь зөндөл асуудал байна шүү, тэ. Тэгэл одоо хүүхдүүдийн тэтгэмж гээл ч юм уу, эцэгт бас зөндөл юу ноогдсон тэ, хүүхдүүдэд тэтгэмж өгөх гээл. За одоо ээж хүүхдээ өөр дээр авлаа гэхэд өрх толгоолсон эмэгтэй болон тэр хүүхдүүдийг яаж авч явах уу гээл тэ. Тэгэл тэр хүүхдүүд эцэггүй ихгүй яаж амьдрах уу гээл ч юм уу. Тийм болохоор яг гэр бүл салалтыг та нар нэгт битгий тавьж байгаарай. Гэр бүл салалт бүр аргаа ядсан тий. Одоо тэр нөгөө гэр бүлийн хүчирхийлд өртөөд бүр тий зодуулж нүдүүлээд баг өгөхөөс наагур болтоод тэг зодуулдгийн болвол саллаад тий бүр хүчирхийлд эндээ дэвэл тэр салалт бол зөв арга хэмжээ гэж би бодож байна. Тэгэхгүй зарим нэг хүмүүс зодуулсан хэрнээсээ байгаа л гэдэг тий. Салж болохгүй өстө хүүхдүүдээ л бодоод ингээл тий өөрөө ингээл амар зодуулаад ингээл тий хүчирхийлд өртөөл тэгсэрнээсээ салахгүй ингээл байгаад байдаг тий. Уул нь манай энэ маань гайгүй байгаа арх ухаараа зодоод идэв ингээл ч юм уу. Гэтэл нөгөө хүмүүсийн байгаа одоо нөгөө нөхцөл байдал ч өөр штэ. Хүчирхийлэлд өртөөд байвал салах хэрэгтэй. Бүр болохоо байгаад баг алж чадах гад байвал салах хэрэгтэй. Хүчирхийлэлгүй зүгээр эхнэр нөхөр хоёр хоорондоо жоохон асуудалтай ч юм уу ингээд байгаад тий байгаад байвал одоо би бас яг ямар шалтгаан байдгийг би мэдэхгүй л дээ. Тэ одоо араар тавилтууд ч байдаг юм уу, хууралтууд те ингээд янз бүрийн юмнууд ингээд байдаг бол ярилцаад одоо үнэхээр тийм юу гэдгийг те бүхс бөөрийн асуудалтай бол одоо тэр минийгээ ингээд одоо зохицуулж чадахгүй болвол одоо нэрээ салдаг ч юм уу одоо яадгийг. Тэгтэл салалт бол эцсийн үр дүн биш гэж би ойлгодог. Тэ үнэхээр яг яагаад салсныг нь мэдэхгүй. Тэгтээ салах шалтгаанууд бас байдаг байх. За тэгээд саллаа гэхэд үр дагаврууд нь ямар байх вэ? Хүүхдүүдэд чи яаж нөлөөлөх вэ гэдгээ бас та нар маань сайн бодож байгаарай гэсэн ийм мессежийг бас өгөх гэж энэ бичлэгийг хийсэн шүү. Тэгээд миний амьдрал яг уу бусад хүмүүст хамаагүй л дээ. Үдсэж байгаа хүмүүст хамаагүй. Гэхдээ зүгээр л хүн одоо энэ амьдралдаа юу эсийг туулах вэ? Тэгтээ ойлгосон зүйлсүүдээ ингээд би хуваалцахыг хүсэж байгаа шүү. Тэ хуваалцахыг хүсэж байгаа шүү. Тэгээд та нар маань ойлгох зүйлээ ойлгоод хэрэггүй зүйлсийг нь бас хаяарай. Тэ тийм болохоор тэгээд миний хэлж байгаа зүйлсийг бас бодож үзээрэй. Арг гэрүүд ямар асуудалтай байдгийг би мэдэхгүй учраас зөвч ярьж болно, бурууч ярьж болно. Миний ярьж байгаа ярианаас авахыг аваад, хаяхыг хаяад авах гэхийн ухаанаар хандаарай гэж хүсэж байна. За тэгээд баяртай. Дараагийн бичлэг ортол түр баяртай.